тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай нэгсэндээ стандартын экосистемийн гол зохицуулагч хууль шинжилсэн найруулгаар өнөөдөр орж ирж байна. Тэгэхээр ер нь бол өндөр хүлээлттэйс маш чухал хуулийг одоо шадар сайд өргөн барьсан байна. Тэгэхээр улсын хурал дээр ч гэсэн улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг стандартчлалын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох талаар бас ажлын хэсэг гараад миний бие ахлаад бас бид нэр 6 сая өргөцсөн байна. За тэгээд энэ ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн ер нь гол ялангуяа хүний эрүүл мэнд одоо аюулгүй байдалтай шууд хамааралтай гол үндсэн салбаруудынхаа одоо оролцогч бүх талуудаа ч гэсэн бид нэр уулзалт бас нэлээд зохион байгуулсан, уулзалт форум зохион байгуулсан. За үүнээс ямар дүгнэлтүүд гарч ийнэ гэхээр за ялангуяа тэр дундаа хүнс, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, за барилгын салбарууд оролцогч бүх талуудаа уулзахад бол үнэхээр стандартын асуудал бол маш тулгымдсан асуудал байна. Одоо шийдэх маш олон одоо зүйлүүд байгаа юм байна. Тэгэхээр түрүүн ярьж байна л дээ. Одоо Монголд ойролцоогоор 6700 орчим стандарт байна. За тэр дундаа яг барилга, эрүүл мэнд, хүнс, за аялал жуулчлалыг нэмээд энэ салбарыг аваад үзэх юм бол 2000 орчим стандарт байна. За энэ 2000 орчим стандартын одоо бараг 62 орчим хувь дээр нь ямар нэгэн шинжлэх хэрэгтэй, эсвэл хүчингү болох хэрэгтэй гэж одоо салбарын өөрсдөө бас хийж дүгнэлтээ гаргасан байна. Тэгэхээр ер нь бид нар энэ стандартаа цаашаа эрх зүйн орчны ялангуяа энэ экосистемийн хуулиа бол одоо маш сайжруулж явах нь үнэхээр зүйн эсний хэрэг, цаг хугацаа нь бол болсон. Харин одоо тухайн салбартаа энэ стандартыг шинжилэн одоо батлуулахад өөрөө энэ бол маш их хугацаа шаарддаг, санхүүжил шаарддаг зүйл байна. Одоо жишээлбэл нэг стандартыг анхнаас нь одоо батлуулах хүртэл бол 1.5-аас 2 жилийн хугацаа шаардах ийм төр зураг гарч байна. За нөгөө талаасаа энэ нь бол одоо маш олон талыг оролцоолно, бас өндөр санхүүжилт одоо бас шаардлагатай. Жишээлбэл барилгын салбартаа уулзж байхдаа одоо барилгын салбар дахь одоо заавал даган мөрдөх норм нормативын одоо сан гэж байдаг. За энийг бол барилгын хөгжлийн төв өөрөө хийгээ явдаг. Энэ дээр нь ойролцоогоор жил болгоно нэг 7-8 тэрбум төгрөг төлөрдөг боловч энэ дээр л нөгөө төрийн оролцоо орохоор л тухайн одоо салбарын яамдын төрийн нарийн бичгийн гарын үсгээр л одоо тэр дүн гарахаараа л ингээд асуудал болоод өрөөд байгаа юм л да. Тэгэхээр ер нь салбарын нэг зүйл дээр нэгдсэн нь бол энэ тухайн салбар өөрсдийнхөө стандартыг мэргэжлийн холбоод мэргэжлийн байгууллагуудаараа цаашаа хөгжүүлээд явах нь зөв юм аа. Үүн дээр тэр ялангуяа тэр мөнгөний санхүүжилтийн дүн дээр бол илүү одоо мэргэжлийн холбоод биедан одоо институт болж институцийн хэлбэрлүү шилжиж Батайрамлах шүү 1 минут. За мэргэжлийн холбоод нь ингээд авч явах нь ингээд зөв юм аа. Тэгэхээр энийг бас илүү одоо энэ хуулигаа хүрээнд ч гэсэн тухайн салбар болгондоо энэ зохицуултыг нь хийгээ явах нь зөв харагдаж байгаа. Тэгээд түрүүн бас шадар сайд ирж байна л да. Нэг лабораторийн асуудал. Бид нар өнөөдөр хүнсэн дээр ч гэсэн эрүүл мэндэн дээр ч гэсэн юу нь болохгүй байгаа мэдхийн тулд өнөөдөр бидний Улаанбаатар хотын агаарын бохирдол ирдэг. Гэтэл Улаанбаатар хотынхаа агаарын бохирдлын бид нар түгээмэл тархацтай 6 бодисыг хэмжиж чадж байгаа болохоос цаашаа хүнд металл руу нарийжлээд орох юм бол 611 бодис байдгийг бид нар өнөөдөр хэмжиж чадахгүй л явж байна. Тэгэхээр энэ лабораторийн асуудлын экосистемийн гол хэсэг нь боловч яг сүүлийн 30 жилийн хугацаанд бол хөрөнгө оруулалт талаас бол маш хоцрогдож ирсэн бил. Тэгэхээр цаашдаа ч гэсэн бид нэр энэ лабораториос ахуулаад хүний нөөцөөс ахуулаад энэ экосистемийг бүрдүүлэгч оролцогч талуудыг илүү одоо анхаарах одоо за энэ хуулийн одоо бас хэрэгжилтийн цаашдаа хэрэгжилтийн хүрээнд ч гэсэн одоо систем рүү ингээд зайлшгүй авч явах ингээд шаардлага байна гэж одоо дүгнэлтэн дээр бол гарч байгаа юм л. За амар сайхан сайд. За Батнайрамдлал гишүүн маш чухал асуудлуудыг бас хөндлөө. Бид нар энэ стандартыг хэмжилт зүүн салбарыг итгэмжлэл тохирлын үнэлгээний асуудлыг зэгцтэй болгож ойлгомжтой тогтолцоо руу шилжүүлэхийн хамгийн чухал үндсийн нэг нь өөрөө нь лабораториуд бид чанар шаарддаг, аюулгүй байдал шаарддаг. Гэтэл тэр чанар аюулгүй байдлыг баталгаажуулдаг лабораториуд улсын хэмжээнд бас л одоо сүүлийн 30 жил дөрвөлтөө хөрөнгө оруулалт хийгдэгвэ гэж хэлж байна. Та бүхэн бодоод үзнэ үз. Өнөөдөр зарим одоо аймаг орон нутгах
лабораториудад, хэмжил зүйн байгууллагуудад аль 50 оны центр бүх хэрэглэгдэж байна. 70-80 жилийн олон лабораториуд хяналтын чигүүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас бид малын эрүүл мэндээ хэн чадахгүй, хүний эрүүл мэндээ олигтойхон шиг хэн чадахгүй хэмжээний ийм асуудлууд бас хаасайгүй байна. Малын эрүүл мэнд гэдэг бол хүний эрүүл мэнд өөрөө нийгмийн аюулгүй байдал, өрсөлдөх чадварын индекс үндэсний асуудал. Ганцхан салбарыг бид өрдөө. Барилгын салбарт 300 гаруй стандарт мөрдөгдөж байгаа боловч шаардлага хангаж байгаа нь дөнгөж 20-30% байна. Тийм учраас өнөөдөр насаараа үр хүүхдийнхээ ирээдүйгч барьцаалж байгаа давсан байр орон сууц нь орж тогтчож амжаагүй байхад дээвэр дурган нурдаг, ус дулаан асуудал үүсдэг, эргээд нурж унах шатах хэмжээнд хүрдэг ийм гамшигт хүрсэн. Бид өнөөдөр барилгын хийцэх шинжилгээгээ хийж чадж байгаа боловч химийн шинжилгээгээ огт хийхгүй байгаа. Гой чамын тавилга хэрэгсэл обоо засал чимэглэлийн анган сайхан будаг шунхууд дотроо хэрэглээд байдаг ямар тавилга хэрэгсэл, ямар хүнд металл, ямар химийн бодис, ямар хор охирлыг хор ялгаруулж байгааг бид мэдэхгүй хэмжээнд өнгө харж, мөнгө үрж, эрүүл мэнд аюулгүй байдлаа золиосолж байгаа ийм асуудал хаасайгүй байгаа. Тийм ч учраас энэ лабораторийн асуудлууд, эрүүл мэндийн асуудлууд, энэ стандартын асуудлуудыг сүүлийн хэдэн жил яриа зогсохгүй энэ хуулийн шинжилгээг хийж цааш нь дөрөвтэй өөрчлөлт хийе гэж эрүүл мэндийн салбарт 700 гаруй стандарт мөрдөгдөж байна. Энд бид дүн шинжилгээ хийгээд үцхэд 130 стандарт нь л зөвхөн шаардлага хангаж байна гэж. За эмчилгээ онцлогооны арга зүй. За тэгээд эм тарианы хэрэглээ, чанар аюулгүй байдлын шалгуур цаашлах юм бол орц найрлаганд хүртэл юу байх уу гэд. Хэдэн төрлийн орц найрлагатай байх юм, хэдэн төрөл болоод нэг үнээр нэг нэрээр зарагдж байгааг хүртэл хэн чадахгүй болсон. Ийм эрсдлүүд бий. Тийм учраас бид энэ эрүүл мэндийн стандарт шаардлагуудаа энгийн яаралтай түргэн тусламжийн үйлчлэгээс эхлээд 1, 2, 3 дугаар зэрлэгийн эмнэлэг шатлал, эмчилгээ онцлогоо ямар цаг хугацаанд, ямар үед, ямар хугацаанд ямар шинжилгээ онцлогоо хийсэн, ямар шатаалгаар явагдсан байх ёстой гэдэг. Бид нар өнөөдөр амьдрал дээр байгаа шүү дээ. Хэдийгээр бид цахимжиж асуудал арай шинжлэгдэж байгаа ч гэсэн эмнэлэгт очиод жижүүрээсээ эхлээд нэр овгоо хэлээл дахиж нэг эмч нэр овгийг асуусаар байгаа, дахиж нэг эмч тасгийн эрхлэгч нь бүр цаашлах юм бол хэдэн эмчид нэр овгоо төрсөн сараа хэлсээр байгаа, нэг өвчнөө давтсаар байгаа л амь аврагдах цаг хугацаагаа алддаг ийм гашуун үнэн гамшиг өнөөдөр манай нийгэмд байсаар л байна. 50 минутанд цагийн дотор ямар эмчилгээ нарийн үйлчлэгэнд орсон байх ёстой гэдэг зүйлүүдэд хийж байгаа боловч тогтсон стандарт зайлшгүй дагаж мөрдөх, ядаж ямар эмийг ямар найрлагатай ямар цаг хугацаанд өгж байгаа гэдгээ хүртэл бүрэн тайлбарладаг эмч эрүүл мэндийн байгууллага маш ховор байна. Энэ бүхнийг л өөрчлөе гэж байгаа. Хүнсний аюулгүй байдлын асуудал, хүнсэл цаашлах юм бол эм ургамал хамгааллын бүтээгдэхүүн пестицидыг бид За нэмж хариулах юм байгаа юу? За ган үе гүш асуулсан.